Өглөөний минь өнөөдөр тавтай өдөр тэнгэр хараа. Жог дээр. Өглөөний минь хаа. Ирсэн. Одоо 5:20 болж байна. Найл орохгүй салгалаад явчих. Өнөөдөр болохоор 42 хүүхэд үлдсэн. 42 хүүхэд маань буудлахтай. Гадаастай гоё энэ тэнгэр л харчих. Өглөөт бас бол нэгийг үзнэ гэдэг шиг байгалийн нэг гоё үзэгдлийг л харж байгаа шиг байна. Өстой гоё харагдчих. Дурлжлаа. Одоо энэ ингээ манай тэр цэнхэр охтуудын байраагаас яг тэрний хажууд энэ буудлахын талбай энд байгаа байхгүй юу? Ийм. Энэ тал буудлага болох байх гэж бодоод байна. Машин суучих шиг боллоо. За манай оролцооч хүүхдүүд түлхэж өгч ийн ямар хөөрхий нараа. Нараа борооны дараах. Их ч нөө YouTube-ийн бичлэг хийж байхгүй. За нөгөө тэмцээн маань эхэлж ийн багууд багаараа олоод хоорондоо өрсөлдөн ийшээ ороод будалцаал явах л та. Иймэрхүү л юм. Шатлаа. Арай л халуун байна. Халуурч. За дараагийн тэмцээн эхлэх гээд байж 5 дахь өдөр 2 хоног үлдсэн. Хувцас хэрэглэлийн хувьд ингээд яг ийм газар дээр нь ингээд байлдаан дулаанд оролцоход хэр өвтэй байж чадчихэв. Хэцүү байна уу? Яг юу нь их хэцүү байна? За, дэлгэнэ цэцэлтэй. За тэмцээн маань үргэлжилсэн лээ. Яваал. Айгу халуун. Энэ дотор алзаалах шиг байна. Би сая мэдгүй орж үзэж чадахгүй. Гаднаас нөхдөдийнхаа яриаг аваад явж байна. Ханарт амар гоё юм үзүүлээ за. Гоё юм үзүүлээ. Энд ингээ дараад нь оролцох хүмүүс маань зогсож байна. Тэгээ тэнд бай байна. Цаана бай байна. Хүүхдүүд маань энд буугаад цэнэглээд буудаж байна. Энэ хонс юм шиг нөхдөд. За нэг талбай нэнд. За ийшээ ингээ яваад цаа талбайд юу явагдаж байна. Хоорондоо баг болоод өрсөлдөөд. За хүүхдүүд маань буугаад цэнэглээд эхэлж байгаа шиг байна. Дараагийн баг нь байгаа нь тэмцээнд орох чинь. Энэ будагт айгу хүнд боолээ. Өчтөд барьж үтсэн. Өргөжтсөн мөлий хүн юм билээ шүү. За нэг иймэрхүү. Тэнд хасагдсан хүмүүс ба нэрээ суудсан байна. Ингээд. Чичээс өглөө юм мэдээ. Болохгүй. Oh shit. Oh my god. Ямар дамаалц би баа заалцыг үзтгүй шүү дээ. Йоо. Арука. Энд бүр амар том алж. Одоо нөгөө багаар нь ингэ зураглаж байгаа. Тэгэхээр дургу ах хүүхдүүдээс энэ аалцыг л харчих. Ихий хуруу шиг тийм том аалц үзэн гээл бодсон хүүхдүүд. Тэгээ би ичгүй тэгээд ингэ ойртоод бүр айсан ч гэсэн бичлэг хийчихгээл үзээл. Одоо хоёрхоо том аалц гэж байх уу та. Хүүхдүүд амар хөөрхөн гээл тавцгач.
хөөх юм бэ? Яа нэрээ. Өстө хөр хөөхтөд байсан. Заримд мэдгүй өглөө өдрөөрээ миний YouTube-ийг үздэг үзэгч маань хизээ үзэж байгааг мэдэхгүй юм л та. Би тэгтээ өнөөдөр айгүй их ядарчжээ, дууч гардггүй. Өнөөдөр бол сайхан гэвэл ажил ихтэй байлаа. Хийх юм их байлаа. Тэмцээн уралдаан ингээд өнөөдөр бас айгүй халуун байсан. Өчтөр нэг үдээс хойш бороо зогсоолноор гараал. Тэгэл өнөөдөр маргааш нөгөөдөр гээд битүү нартай халуун байх юм шиг үлээ. За тэгээд өнөөдрийн сайхан гэхээр би өөртөө волейбол тоглох чадахгүй арай нөгөө дүрс суулгах гад дүрс камерынхаа картуудыг аваад дүрсээ аваад өрөөнд дээрч арай жоохон компьютер дээр сууж байгаа байхгүй дүрсээ уулаад. Тэгээд ерөөсөө волейбол тоглож чадахгүй байгаа гэсэн чинь өнөөдөр заваараа хар халуунд наранд тоглоод нэлийн борлсон байх. Тэгээд арай бас нэг хэсэг тоглосон. Волейбол тоглосон. Тэгээ өөрсөө сайхан гэвэл тэмцээн маань сайхан амжилттай болж өнгөрсөн. Маргааш асалтай хүүхдүүдээсээ бас асалтай хийн. Тэгэл өнгөрлөө дөө. Тэгээ өөр нэг бас нэг сайхан гэвэл санаас одоо юм гэвлээ штий. Нэг бөөнөрө хоол иддэг хгүй юу? Имээхэн цэргийн мэйхэн ингээд яг тоогоороо орж хоол иддэг хгүй юу? Тэгэл нэг хөрхө хоол зөөдөг нэг хөрхөн цэрэг гэхөө хүүхэд их мэдхгүй юм. Тэр ингээл амь хөрхөн та хиддээ ингэж асуугаал тэний нэрийг хин гэдгийг ингэж асуугаал нэг өдөр орохоор л тэгж асуугаад байсан байхгүй юу? Нэр чи хин гэл тэгсэн чинь таны дугаар юу хийдвэ гэж асуусан баха. Тэрийг одоо бүр санахгүй байна. Бүр ядраад бүх юмаа марцчих. Тэгсэн чи өнөөдөр надаас асууж байна. Манай ажлынч нар байгаа шүү дээ. Тэгсэн чи ганцхан надаас та кофе уудаг гинэ. Тэгсэн чи их чи нуудаг уудаг гэсэн чи нөгөөд манаас бас уудаг гэхгүй юу тэгсэн чинь надад ганцхан байгаа гэж хэлэнгүүт надад юм өгсөн өөрхөн тиймээ болсон нэг хөр хүүхэд бэлээ. Тэгээ нас асуусан тэг чинь тэдэн оных штэ гэсэн чи за бараг чицээ юм дөө гэл гүүгээ явчихлээ. Тэгээ тиймэрхүү сайхантай. Тэгээ хөөрхөн дүүнэртэй боллоо. Ихчээ гэл гүүгэл хөөрхөн. За тиймэрхүү сайхан байна. За өнөөдөр 5 дахь өдөр, маргааш 6 дахь өдөр. Нөгөөдөр болохоор төгсгөлийн шат. Маргааш ч нэг тэмцээн явагдана. Тэгээ хасалт явагдана. Тэгээд бас хүүхдүүдийнхээ ярээ авах бах. Нөгөөдөр болохоор хүүхдүүдийн маань шагнал гардуулах үйл ажиллагаа явагдаад тэгээ ажил тараад харьцгаанаа. Тэгэл гэртээ ирнэ да. Тэгээ одоо бичлэг хийхгүй байх оо. Одоо дүрсээ олж дуусчаад иртгэн амрыг. Тэгээ та нартай юу лээ? За түр баяртай. Маргааш уулзъя. Сайн мэдгүн үү? За өнөөдөр 6 дахь өдөр. Өчтөрөө ингээд аймаг гоё ингээд надад гоё ингээд захиарсан. За. Тэгэхээр нэг охиноор ингээд амжуулсан. Манайхаа захиарсан. Өчил бөөн дуу шаа. За. Яа анда хариуг нь бич гэхээр. Эшүү бич. За бичлээ. Тэгээд хариуг нь дараараа савтараарай. Хин гэдэг юм бичсэн. Тэгэхээр орой хоолны дараа ойлоо ингээд нэгдүгээр байхны хардалт уулзаа. Чи хариуг ингээд захиа ингээд авсан даруйд өрөөдөрөө гэсэн бохоо. Тэгээд за би тэгээд нөгөө яг өгсөн үнээр нь буцаагаад өгүүлсэн. За. Тэгээд майхан гадаа үлээдсэн байхгүй. За. Гэсэн чинь манай орны баадын шиж. Яа хүү. Чамаар тоглолцсон гэсэн үг үү? Баярлуулга болдсон биш тэг чинь. Манай амар гоё юм байна. Би уулна хэлсэн шүү дээ. Яа нэгдүгээр би Одоо өөрөө гой чадсан сайн аяа тоглохгүй. өөр ямар гоё идвүлээ. Жалам хар усах уу? Сая жалмаар идсэн. Үүлэн бүр явах. Рок би нааш. Рок би юу болсон?
Сонсно. Зөндөө алзнууд тийм шүү дээ. Ямар амар юм. Наач гэхдээ арай өөр болчих шүү хаа. Шүүсээрээс мангар урд орооч тийм л хоол иргээд. Би бол сая энэ хоош идсэн дээ. Тэгээд өнөөдөр болохоор хамгийн сүүлийн тэмцээн, хамгийн хүнд тэмцээн нь маргааш шалгаруулад ялагчаа тодруулна. За ямар тэмцээн вэ гэдгийг харуулъя би та нартай. За юу. За тэр уулан дээр ингээд барай байгаа байхгүй юу? Барайнаас наашаа гүйж ирээд тэр энэ саадуудыг давна. Гүйж ирээд явсаар агаад хамгийн сүүлд буудлагын өчтөр харуулсан шүү дээ. Буудлага давтаад ирсэн. Тэгээ буудлага дээр очиод тэнгүүтлээ буцаж тэр барайл байгаа гүөх юм лээ. Тэгэд ялагч цаг минутаараа тооцогдоод ялагчин тодорно. За нэг иймэрхүү байна. Өнөөдөр нэлээ алуун өдөр байна. Тэгтээ хөргөн салхитай. Яана зөндөө борлож лавчих нь дээ. Барай гээ. Энэ үзэгдэл бүр үнэхээр төгс харагдаад бид нэр яг машиныхаа тэнэгтэж чинь эднэрийн ард ингээ явж байгаа байхгүй юу? Тэ яг энэ цуваг харсан чинь надад үнэхээр гоё харагдаад тэ ингээд бичээд авцсан байна. За дараагийн шалгаруулалт ерөн хамгийн эцсийн төгсгөлийн шалгаруулалтын дээрээ байна. Халуун наран чатж өгч байгаа юм сууж байгаа юм чинь. Өдөржин халуун наранд байсны эцэст шалгаруулалт маань дуусаад хөдөлж гинөө. Би тэгтээ энэ машин зух үнэхээр дуртай. Салхи нэвтүүлээ гээл. Энэ машины нэр үнэхээр гоё машин зүгээр. Йоо. За тэмцээн маань дууссан. 10 баг уралдсан. Ирэмээрээ охин хүүгүүдээр уралдсан. Хосоор олж уралдсан гэсэн. Тэгээд гараа идээд гараанаас гарлаа. Тэгээд тойрч өгч ирээд бэрэн дээр ирж байгаа юм. За нөгөө хасагдсан цой дүүхт маань. Тэр манай дүүрч. За ямар ээ? Амар гоё нөгөө. За болж иш. Мундаг байлаа. Тийм амжилт. Мондагс. За. Айгуу олон дүүтэй болсон. Хөрхөөрхөд нарт болсон. За одоо жоох амархан шиг бол хоол ундаа идэт. Тэгээ өргөчлөө хүүхдүүдийнхээ яриаг авах, тавилттай хэсэг авах. Тэгээд асуудал болохоор өвдөлсөн. За 6 дахь яраа. Өнөөдөр гоё юм болно энараа. Асуудал зөрөөсөн тайз. За сайн мэцхан уу. Одоо 5 дахь өдөр хамгийн сүүлийн